би ер нь багаас л одоо бодоод хахад айгүй олон ментортай байсан байлаа. Тэрийг магадгүй анзаарахгүй явдаг ч юм уу те. Гэхдээ альва өөртөө болсон том шийдвэрүүдийг дандаа хүмүүстэй хуваалцаж те. Яагаад гэхээр тэднээс ондоо өнцгөөс харна. Миний те туулааг үг туулцсан зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээ жишээлбэл одоо хичээл дээр үзэж явахт те ингээд өөрийнхөө хувь хүний хувьд ингээд тууцын төлөөлөө өдөртөх зөвлөлтөө байх хэрэгтэй гэж ярьдаг бол тэр нь дандаа нэг ментор гэсэн үг байна. Тэгэхээр өөртөө альва тохиолдож байгаа бэрхшээлийг туулахад тэгээд цаашаа өөрийнхөө алсын хараг тодорхойлоход ч юм уу тэр зүйлд зайлшгүй ментор хүн бол байх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр одоо жишээ би сурч байсан сургуулиа те Америкт сурч байхдаа одоо 10 хэдэн жилийн сурч байсан их сургуулийнхаа зарим багш нар маань одоо хүртэл надад бүтээгдэхүүн холбоотой тэднэрээсээ дандаа зөвлөгөө авчдаг явдаг. Тэгэхээр явж байгаа газар болгон хүн өөрөө ингээд тийм амьдралтай заавал ингээд тууцын зөвлөгөө ментор ингээд багтаа байх хэвээр. Тэр хүүхд залуучууд болон үүсгэн тийм менторийнхаа мага үүсгээд багтаа тэгээд тэр ингээд чин сэтгэлээсээ хамгийн гол нь тэр хүнд одоо ментор үзүүлээд тэгээд тусалж дэмжиж байх юм бол ингээд амьдралдаа тэр илүү зөв оновчтой шийдвэр гаргахад нь айгуу тус болно.